Ахтайгаа уурхай хүйдэнгээс амьдарч байсан хүүхд холимог тулааныг дэлхийн аварга болсон. Тэрээр 1988 онд Ховд аймагт төрсөн. Багаасаа аавынхаа талд хөдөө өсөж, Монголын хөдөөгийн хүүхдүүдийн адил хурдан морь унаж өссөн. Анх чөдөд бүхэр хичээллэж байсан ч удалгүй Такеквондогийн клубын бэлтгэлийг хараад орохоор шийджээ. Яагад гэвэл багада Жеки Чан, Брюс Ли, Арнольд Шварценеггер нарын тоглосон тулаанд кинонуудыг маш их үздэг байв. Нэг өдөр өөрөө ч гэсэн хүчтэй хүн болно гэж мөрөөддөг байлаа. Түүний хамгийн мартагдгүй үе бол шинэ жилийн баярыг ахтайгаа хамт уурхай хүйдэн нимгэнгээд өнгөрүүл байсан үе. Амьдрахын тулд тэрээр хүнд хүчээр бүх төрлийн ажлыг хийдэг байв. Удалгүй багштайгаа танилцаж холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. Өөрийгөө голж шантрах үе олон байсан ч хүнд ажлын хажуугаар бэлтгэлээр хизээж тасалсан. Гэвч тэрээр хамгийн их бахархдаг байсан аавыгаа алдаж сэтгэлээр маш их уусан. Гэсэн ч аавдаа өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд дахин шаргуу бэлтгэлээ хийж эхэлжээ. Тэрээр Road to One Mongolia reality show-нд оролцож түрүүлэн Азийн хамгийн том тулааны холбоо болох One Championship-д гэрээ байгуулсан. Холбоонд орсноос хойш олон хүн тулаан хатуу бэлтгэлийг даван тууж маш өндөр амжилтуудыг үзүүлсэн. Мөн Netflix-ээс зохион байгуулсан Physical Asia тэмцээнд оролцож Монгол хүний тэсвэр хатуужил сэтгэлийн хүчийг дэлхийд харуулсан. Түүний гадаад фэнүүд түүнээс 13 дугаар зууны Монгол баатарын дүр төрх харагддаг гэж хэлдэг. Тэрээр 2025 оны 12 сард Жингийнхээ аваргын төлөв тулаанд ялалт байгуулж Монголын 2 дахь One Championship-ийн дэлхийн аваргын бүсийг өргөсөн хүн болсон. Аавдаа амласан хүүгийн мөрөөдөл одоо ч дуусаагүй. Тэр улам өндөр оргил рүү тэмүүлсээр байна.